Сайн байцгаана уу та бүхэндээ одоо сошиалд дагах ёстой нөлөө бүхий гарan одоо крипто инфлюенсер хүмүүсийн сошиал сувгийг бол танилцуулах гэж байна. За яагаад энийг танилцуулах гэж байгаа гэхээр крипто value, виртуал гэдэг энэ зах зээл бол өөрөө хичнээн та мундаг трейдер байгаа. Магадгүй хичнээн мундаг одоо техник анализ, бусад төрлийн анализын арга барилтай, туршлагатай хүн байгаад зөвхөн ганцаараа одоо биелж чадна гэж явах юм бол бас зөв уршин тогтнож чадахгүй. Заавал community дотор байж өөрийгөө одоо тухайн community-гоос суралцаж тий өөрийгөө байнга ингэж шинэ мэдээлэлээр цэнгэлж хүнээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хайж чадах тийм чадамжтай байж ээж ялангуяа бас олон хүнээс дагж ээж та магадгүй мундаг одоо техник анализ хийдэг ч гэсэн өөрийнхөө гаргасан техник анализыг бусдтай харьцуулж ээж одоо зөв оршин тогтнох боломжтой энэ салбар. Тийм учраас бид нэр одоо хүн болгонтой найрсаг бас хүн болгонтой бол суралцах стратегийг баримталж бусдыг өөрөөсөө одоо илүү гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. Тийм учраас би энэ хүмүүсийг бол танилцуулж байгаа. Та нар энэ хүмүүсийг дагснараа бол виртуал рынгийн ялангуяа одоо криптогийн салбарын бодиттой мэдээлэл бол авах боломжтой. За эхний хүн бол Ethereum-ыг үүсгэн байгуулагч. За Vitalik Buterin гэж хүн байна. За хамгийн одоо залуу мэдээж одоо саятан хүн байна. За та бүхэн мэдчихэж байгаа юм Ethereum маань өнөөдөр нэг бүхлэн 4730 хүрсэн байсан түрүү харахад одоо хэд байгаа. Гэх мэтлэн маш их одоо өөрийн гэсэн одоо Ethereum-ийн сүлжээ одоо зөндөө олон одоо платформуд Ethereum-ийн сүлжээ дээр гарч ингээд хөгжүүлэлт бол маш сайн хийж байгаа. За Vitalik Zig Ethereum боёо нөгөө Ethereum-ийнхаа товчлол байдаг шүү дээ. Тэр нь тийм нэртэй. За би мэдээж энэ бичлэгийнхаа доотлолт нь энэ хүмүүсийнхаа сошиал сувагтай холбогдох одоо нэр одоо линкүүдийг нь тавина. Тэгээ та бүхэн фоллоу хийхин хийгээд зарим одоо channel дээр нь subscribe дараад мэдээлэлтэй нь хамт хоцрохгүй байгаарай. Бас суралцах юмудаа олоод авах. За хоёр дахь хүн бол биткойны эцэг буюу Jesus гэж нэрлэдэг. За Roger Ver гэж хүн байна. 2011 онд биткойныг анх бүтээгчдийн нэг гэж үздэг. За энэ хүн бол блокчейнийг хүрчлэгч байна. За өөрийн гэсэн сошиал сувгаараа дамжуулаад за хөрөнгө оруулалт гэж юу юм те гэдэг тухай за бусад нөгөө блокчейнтэй холбоотой боловсрал за криптокренсигийн салбарын шин одоо мэдээлэлүүдийг хүргэдэг юм бас маш хэрэгтэй сувгтай хүн. За дараагийн хүн бол мөн одоо крипто валютын фанат гэж хэлж болно. Тэгээ бас олон дагагчтай. За өөрөө Их Британи болон Грек тийм Их Британи одоо гүйцэтгэгч гэж хэлж болно. За ер нь бол яг энэ сувгаараа дамжуулаад подкастууд шин одоо мэдээллүүдийг инфлюенсерүүд бусад анализ хийдэг трейдерүүдтэй ярилцлах ч юм уу тийм ингээд маш education талын мэдээллүүдийг бол тавьдаг. За дараагийн хүн бол Team Draper гэж хүн байна. За энэ хүн бол бидний сайн мэддэг нөгөө Coinbase, за мөн Tesla, Skype гэх мэтлэн Twitter гэх мэтлэн компаниудын хөрөнгө оруулагч. За ер нь бол маш одоо бас дагагчтай. За миний ажигласнаар бол энэ хүний дагагч нар нь бол жиргэнүүдийг нь маш одоо тэгтэйгээр хүлээж идэг ийм хүн. За өөрийн гэсэн бас университи байгуулсан тий энэ талын нэлээд гүн гүнзгий судалгаатай мэдлэгтэй юм хүн байгаа. За дараагийн хүн бол бидний сайн мэддэг нөгөө Litecoin байдаг шүү дээ тийм ээ. Litecoin буюу LTC-ийн үүсгэн байгуулагч гэж хэлж байна. За нэр нь бол Charlie Lee гэж хүн байна. За Charlie Lee болохоор өөрийнхөө Twitter хуудасаар бол одоо Litecoin-ийн сангийн тухай за мөн
криптовалютын сүүлийн мэдээллийг өөрийнхөө одоо комик хэлбэрээр бас маш одоо оновчтой хүргэдэг юм хүн байна. За дараагийнх нь болохоор за энэ дээр бол би YouTube сувгийг оруулсан. За видео хэлбэрээр болон за бусад одоо подкастын хэлбэрээр ярилцлагаар ч юм уу тийм ер нь бол нэлээд одоо биткойн болон бусад график анализуудыг тайлбарлаж оруулдаг юм хүн. За энийг бас та бүхэн дагаарай. За нэр нь бол Энтони Помплиан. За тэгэхээр та бүхэн Энтони Помплиан гэдэг энэ хүнийг бас дагаад сошиал сувгаас нь хэрэгтэй чанелд нас нэгдээрэй тийм subscribe дараарай. За дараагийн танилцуулах гэж байгаа хүн бол за Эрик Вюрес гэж хүн байна. За Эрик Вюрес энэ хүн бол бас л нөгөө биткойн криптогийн талаар асар их одоо мэдлэгтэй. За дижитал одоо валют блокчейнд тэргүүлэгч нарын нэг. За ер нь бол бас маш олон таамаг за маш олон шин мэдээллүүдийг бол цаг алдалгүй хүргэдэг. За дагагч нар нь бас нэлээд санаат одоо сайтай тий хүлээдэг жиргэнүүдийг хүлээдэг ийм хүн байгаа. Бас гол мэдээллүүд бол эндээс харах боломжтой. За дараагийн хүн бол Тони Вейс гэж хүн байна. За крипто технологийн тусламжтайгаар санхүүгийн эрхчлөөний тэнцэгч. За тэрээр бол блокчейнийг зөвлөх бөгөөд за Instagram, YouTube за өөрийнхөө Тони Вейс, TikTok зэрэг олон одоо сошиал платформыг ажилладаг. За түүний одоо YouTube сувг нь бол бие даасан нэлээд олон контент үйлдвэрлэдэг бөгөөд биткойн трейдинг, биткойны хууль тогтоомж, биткойн ньюс зэрэг биткойнтой холбоотой олон одоо видеог бол хийж цацдаг бахан. За энийг бас мэдээж айгүй гоё подкастуудын бас сонсвол гоё. За дараагийн миний та бүхэн танилцуулах гэж байгаа хүн бол инфлюенсер бол энэ дээр зургийг харж байгаа та бүхэн. За энэ дээр Instagram-ыг харуулсан байна. За Иван гэж хүн байна. За энэ бол швед хүн. За тэгээд түүнийг бол Instagram, Facebook зэрэг нь бол маш олон тооны одоо сошиал хаягтай. За тэгээд Twitter дээр бол одоо крипто болон Ethereum, биткойны шинжилтүүдийг тогтмол одоо нийтэлж идэг тийм мэдээллийг бас л одоо цаг алдалгүй хүргэж идэг ийм хүн байна. За тэгээ хамгийн сүүлийн хүн бол за та бүхний сайн мэддэг одоо зарим жураг мэддэг болсон бах тий Doge за ship ч юм уу тий жижиг бас нэлээд койнуудыг эзэмшдэг хүмүүс бол нэлээд сайн мэдж байгаах. За Elon Musk гэж хүн байна тий энэ хүн бол крипто валютын одоо нөлөөлөгчдийн хамгийн одоо бас тийм нөлөөлөгч хүний бас хамгийн түрүүнд байх хүн бахаа гэж би бол хувьдаа боддог. Яагаад гэхээр за ер нь бол Elon Musk юм л бол янз бүрээр тийм ингээд жиргээл эсвэл янз бүрээр мэдээлэл хүргээл за түүнтэй холбоотой биткойны үнэ унах, өсөх, Doge өсөх, унах гэх маш олон хөдөлгөөнүүдийг хийж идэг. Тэгэхээр маш хүчтэй нөлөөлөгч хүний нэг. Тэгэхээр та бүхэн бас энийг дагаад мэдээлэл аваарай гэж хэлэх байна. За мөн одоо Монгол нэг хоёр одоо портал сайтыг бас танилцуулъя гэж бодсон. Тэр нь яагаад одоо танилцуулж байгаа юм бэ гэхээр нэгдүгürt энэ Монголд бол зөвхөн одоо зүгээр нэг групп ажиллуулахаас улдаалтай өөрсдийн гэсэн юм портал мэдээллийн сайтууд зөвхөн крипто гэхээс илүү хөрөнгөний зах зээл хувьцаа Forex сонирхдаг хүмүүс зориулсан өөрсдөө гэсэн портал юм одоо сайт цаана ингээд сургалтууд бас тогтмол тэгээ яг суур зөв ойлголт өгөх тийм сургалтууд явуулж идэг хоёр одоо портал гэдэг. За бид нар порталын мэдээллийг бол байнга харж идэг байгаа. За энэний нэг нь бол Investment цэг юм гэдэг байгаа. За энэ дээр бол бас нэлээд мэдээллүүд бас тавигддаг. За мөн та бүхэн зарим нь бас мэддэг байж магадгүй юм. Forex цэг эмэн гэдээ орохоор байж идэг. За ганцхан одоо нөгөө юу биш те зөвхөн криптокуренси
энэ салбар гэхээс илүүтэйгээр Forex болон за бусад яг энэ виртуал зах зээл, за мөн арилжааны төрөл, за үүнтэй холбоотой хичээлүүд, за трейд тэр хүн ямар байх хэвтэй, трейдер гэж яг юу юм, бид нэр онлыг нь хаанаас сурах хэвтэй юм, за энэ дээр ингээд Forex-ийн хичээл, зөвлөгөө, за форум, уулзалтууд, за брокерийн компани мэдээллүүд, ном тохиомлууд ингээд байдаг. Ийм бас сайт байдаг Монгол хэл дээр. Тэгэхээр та бүхэн ийшээ ороод энэ Forex-ийн хичээл гэдэг рүү н ороод за яг энэ бидний одоо сонирхоод байгаа хичээл одоо салбарыг бол маш урьд суурьтайгаар тийм маш зөв одоо мэдээлэлтэйгээр ингээд эхнээс нь суурьтайгаар зөв онолтойгоор зөв хандлагатайгаар суралцаарай гэж бас би хэлгээд байгаа. Яа тэгэхээр сүүлийн үед бол одоо Монголын дотоодын виртуал рангийн зах зээл нэлээд хүчтэй, бас нэлээд одоо мэдээж шинэ зүйл учраас хүн болгон сонирхож орж ярьж байна. За зарим нь ч үнэхээр мундаг платформ, white paper, road mapтай тийм үнэхээр асуудлыг шийдий гэсэн баг хамт олон байна. За зарим нь бол ингээл зүгээр нэг coin гаргаад мөнгө олчих болдгийм байх гэсэн хөнгөн ойлголттой бараг л white paper-а мэдгүй, white paper одоо гаргаагүй байж ижил одоо гэдгийг нөгөө юугаа хийх гээл мөнгөө босгохгүй л дайраад байгаа ч хүмүүс л харагдаж байгаа шиг байна. Тийм учраас бид нар би одоо та бүхэнд энэ мэдээллийг хүргээд байгаа нь тэр олон гарч ирж байгаа мэдээж салбар хөгжиж дөнгөж юм эхэлж байгаа учраас сайнтай муутай олон юм гарч ирнэ. Тэгэхээр та бүхэн тэр дундаас өөрсдөө мэдлэгтэй байж, өөрсдөө цензууртай байж ич өөртөө одоо алхам тутамдаа суралцж тэр одоо хэрэггүй, ямар ч хэрэггүй, явцгүй магадгүй хөгжүүлэлтээ хийж чадахгүй тэр одоо сөрөг зүйлээс өөрийгөө хамгаалах боломжтой, өөрийнхөө санхүүгийн эрхчлүүлэнд оруулахгүй байх боломж нь та бүхэн хэр их мэдлэгтэй байхын, хэр их одоо зөв суурьтай байхын, хэр их зөв аналитик хийж чаддаг байхын, зөв одоо суралцах тэр зүйлүүдэд хэр суурэ зөв тавьсан байх юм гэдгээс бол бүх юм шалтгаалж байгаа учраас эдгээр мэдээллийг хүргэж байгаа. Би зөвхөн өөрөө ингээд үзээлтэй өөрөө сонсоод тийм гээл би л зөв байвал болоо гэд ингээд явахыг хүсээгүй. Тийм учраас та бүхэн маань бас энэ олон одоо борооны дараах мөнх шиг гарч ирж байгаа одоо койнуудаас гэх юм уу токенуудаас бас хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь одоо канселдэж чаддаг тийм оюуны курсээр орж чадамжтай байгаарэ гэж хүсье. Мэдээж хэрэглэгч нар цензуур тавиад эхлэх юм бол зах зээлийнхаа хуулиар энэ олон хүмүүс чинь бол яг л тэгэл сонирхол залуу хүмүүс бүтээ гэж явж байна. За тэгээд road map хэрэгжээд хөгжүүлэлт яваад үнэхээр хэрэглэгчдийн таашаалд нийцээд ингээд ирэх юм бол хөгжүүл зах зээлийнхаа хуулиар үлдэнэ. Тэгж чадахгүй бол тэртээ дөрвөө нэг хэдэн жилийн дараа устдал үгүй болдог. Тийм учраас та бүхэн маань энэ салбарт бол маш их цензууртай хандараа гэж дахин хэлье. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Бас та нар маань комент хэсэгт одоо энэ дээр байхгүй тий би магадгүй та нарын дагдаг өөр одоо гэдэг крипто валютын хүнийг тий инфлюенсерыг мэдхгүй байвал тэр хүнийхээ бас дагдаг тий тэр сошиал сувгийг бас комент хэсэгт үлдээвэл надад бас хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа ингээд харилцан бие биенээсээ суралцаад илүү одоо чанартай тэр энэ салбарын хэрэглэгчид, энэ салбарын хүмүүсийг бэлдэх тэр аянд бол хөл нийлүүлэн алхах гэж би бол боддог. Тийм ч зорилготой одоо энэ жохон өөрийнхөө одоо сувгийг бол ажиллаулдаг байгаа. Тэгээд та бүхэнд бүгдэнд нь амжилт хүсье.